компани элементэрийн амгалан гайхалтай. Хөдөлж их сургуулийн бизнесийн сургуулийн менежментийн техникийн хүний нөөцийн менежмент гэдэг хөтөлбөрийг бид нар танилцуулахаар цуглараад байна. Өнөөдөр бол бидний үзэж байгаагаар AI бол зарим хэрэгслүүдийг 100% бүр орлож байна. Гэтэл хүний нөөцийн мэргэжлийг бол AI бол хизээч 100% бол орлож чадахгүй. Тэр чинь хүнтэй харьцах хэрэгтэй шүү. Яг зөв. Тийм учраас хүн тухайн байгууллагын хүмүүс ажиллаж байгаа бол хүнтэй холбоотой харилцааг бол зохицуулах үүрэг заавал хүний нөөцтэй байсан. Нийгэмд байдаг нэг төгөөмөл буруу ойлголт юу вэ гэхээр хүний нөөц компани талд ажиллаж компани эрх ашиг хамгаалдаг ажилтан гэж ойлгодог. Үндэ бол тийм биш. Хүний нөөц гэдэг нь компани эрх ашигыг хамгаалахаас гадна нөгөө талаар ажилтны хөдөлмөрийн эрх ашиг хамгаалдаг. Ажилтан болон компани хоёрын хоорондын үүрэг болж байна. Ер нь сая Чинцэрэн багш хэлснээр нөгөө нэг хүнтэй холбоотой асуудлыг хүн шийдэхээс эцэстээ бол шийдэхгүй гэдэг тэр л санал нэгдэж байгаа. Тэгээд би чи ер нь хөтөлж хөх сургуулийг төгссөнөөс хойш одоо ингээ 12 13 дахь жилдээ уулуурхаад ингээ ажиллаж байна. Тэгээд удирдах шатны ажиллаар сүүлийн 8 жил ажиллаж байгаа. Хувь хүний хөгжлийг ойлгож энийг холбодог, нөгөө талаасаа хуулийн нийцлэлийг холбож өгдөг. За дээрээс сая яригдсан AI-г энэ ирээдүйн компаниг хөгжих энэ ерөөсөө хувь хүн хөгжих компани хөгжихийн тулд энэ хүн байгаад байгаа шүү дээ. Бас нөгөө талаас. Тэгэхээр компаниг хөгжүүлэхийн тулд AI-г яаж оруулж ирэх үү? За энэ AI дээр тухайн ажилтнууд нь яаж мэргэших үү гэдэг энэ бүх зохион байгуулалтыг хийж байгаа бүнийг л одоо хүний нөөцийн менежер гэж хараад байна. Мэдээж зөөлөн болон ах トゥ уурч чадваруудыг мэдээж хүнтэй ажиллахад бол зайлшгүй эзэмшсэн байх ёстой. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол бид нэр энэ дөрвөн жилийн хугацаанд бол бүх ур чадваруудыг эзэмшүүлж тухайн дээд шатны удирдлага буюу топ менежертэй нөлөөлж чадах үстэй нөлөөллийг бий болгож чадах тийм чадварлаг мэргэжилтэн бэлтгэж чаднаа гэж бид нэр нөгөө барилгын хэлж чадгаар юм да. Хүний нөөцийн менежерийн хамгийн том давуу тал нь юу гэхээр ямар ч компани байсан тэр компани удирдлагатай шууд хэлцдэг гэсэн. Энэ удирдлагыг хүсэж байгаа шиг ажилтныг ажилуулахын тулд юу хийх ёстой? Нөгөө талаараа ажилчдыг бид нэр илүү сайн ажилуулахын тулд компани зүгээс бас тэр ажилтныг дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг бүгдийн нэг хүчээр хатад өөрийг сайн барьж өгөх ёстой. Дээрээс нь хүний нөөцийн менежер маань өөрөө хуулийн харилцааны эрх зүйтэй одоо маш олон төрлийн мэдлэгтэй байхаас гадна түрүүний шинжилгээ ухааны технологийн дэвшлүүдийг, програмуудыг, AI системүүдийг өөрийнхөө ажилд хэрэгжүүлж илүү эзэмшсэн ур чадваруудыг л одоо цогцоор өөрөө одоо тим менежер байх. Тэгж өөрийнхөө ажлыг илүү хөгжүүлж одоо өөрөө бас компанитаараа зөв хөгжих юм чухал байна. Загаад бүгд баярлалаа. Ингээд одоо мэрэгчдээ сонгох гэж байгаа дүү нартаа мэрэгжил сонголтод мэрэгэн байх болтугай гэж ирээё.